Нэмжээ намайг гэсэн. Миний шүхрээд нэг үйл явдал болох гэж байна. Яваад яасан гэсэн чинь. Шинжин мөнгө авах юм бол аахгүй юм хөөдөө. Тодорхой хэмжээний мөнгө гаргаж өгөх аахгүй байдалд ороод байна. Үдгмээрсэн. Тэгээд надад яхаарч явах гэсэн чинь чиний авах ёстой мөнгө үздэг гэсэн чинь. Үгүй ингэхгүй болоод намайг чи 10 хэдэн жил бараг надад авч чадахгүй шүү гэдэг дарамт зүйлүүд байна. Ингэхгүй бол намайг дээрх миний мөнгө гаргаж өгөх хацаагаад байна гэдэг юм байсан. Тэр минь дарамт. Чи надад битгий өгөх гэсэн чинь би авч чадахгүй. Намайг ингэ ийм дарамтанд оруулж байна. Миний хүчний гис болоод байж гэсэн. Тэгээд би бид чинь олон жилийн хөрсөс би мэдчихэж за энэ бол үнэхээр дамд орсон байгаа учраас намайг эзэн нэгэн цагт шударгаас шүүлүүлээ гэж намайг ирчээр байлгаж байгаа юм байна. Тэгэхгүй амьдлын нөгөө авааны зүгээр 2 хувийн хооронд үүсэх энэ нэг муу юм шүү. За та бүхэндээ энэ бичлэг хүрэх гэгэн сайхан өглөө өдөр оройн минь хүргье. За одоо сүүлийн өдрүүдэд болж байгаа үйл явдлын талаар за мөн одоо манай шүглүүлэгч Уланбаяр гэж энэ залуутай уулзж байна. За Уланбаяр маань сая өнгөрөгч 2026 оны 3 сарын 29-ний өдөр өөрийн одоо цахим хуудасаараа дамжуулж шүглүүлээсэ. За энэ шүглүүлэх ямар асуудал болсон бэ гэвэл миний анх одоо гаргаж ирж тавьж ирсэн Хуульзуу дотоод хэргийн яамнаас 7 тэрбум 965 сая төгрөгийн ийм бусдад давуу байдал олгоцсон асуудлаар шүглүүлэхэд тухайн одоо үйл явдлын гэрчээр би одоо байсан гэж ингэж шүглүүлсэн байгаа. Тэгэхээр өдрийн мэнд хүргэе. За өдрийн мэнд. За өөрийгөө ихлэ танилцуулаач. Дээр нь энэ MGL корпорац нямжуу захиралтай одоо ямар харилцаа хамааралтай энэ талаар бас нэг товч өгөө тодорхой. За яг энэ Баттэрийн хөл хүний нийгэм янз янзын мэдээлэлээр тийм байсан байж бодсохгүй, ийм байсан байж бодсохгүй гэдэг олон л гүтгэлийн шинж чанартай мэдээлэл тараалаа шүү дээ. Энэ үеийн сайд буснаас хойш. Яг энэ үед би бол баян хараад одоо энэ хүний шудраг үнэний одоо тийм дуу хоолой болсон хүн биш гэдгийг мэдхүүшээс миний байнга л инээд хүрээд хүндээс харж ирсэн л та. Яг чи одоо жишээлбэл чиний мэдэн дээр танаа найзыг хүн дээрэмдчихсэн үү? Жишээлбэл бүр хөөцөн сайд. Миний мэдэн дээр бол миний найзыг хөөцөн сайд хүн дээрэмдчихсэн байхгүй. Өөрөө бол Нямжуугийн найз. Би бол Нямжуугийн найз. Бид нар одоо 2004 оноос хойш одоо 22 жилийн хөдөлгөөн Нямжуу гэдэг хүн ямар хөдөлмөрч хүн бэ гэдгийг ийм ямар шудраг хүн бэ гэдгийг би мэднэ. Бид чинь одоо 22 жилийн хүртэл энэ хүнийг би их нэртэйгээ яаж танилцаа, их нэрийг хөдөө захнаас яаж гүйж авчирч байсан. Тэгээд 3 хүүгийн одоо айвэж болцоод энэ Монгол гүрэн биш том компани босгоод ардын өсгөлийн тийм үү төрийн наадмын 100 жилийн төрийн ажиллагааны эзэн болоод ардын буяаш болоод бүх амжилт бүх юм миний мэдэн дээр би сайн мэдхгүй байхгүй юм. Тэгээд дотны найз. Тэгээд яг өөр төр их хүн мэддгүй байна. За амар байсан бүтгэлээ Гүрбаатарыг бүтгэлээ хүн баг биш үү? Баг бүтгэлээгүй хүнийг нь тоолбол цөөхөн баг. Тийм. Тэгээд яг найз дээр ирсэн чи юу вэ гэж боддог юм бэ? Яагаад би гэрч. Миний мэдэн дээр жолооч нь орж ирээд тусаад бүтгэлээ авахны 100 жилийн 3-5-аас цүнхтэй мөнгө аваад гарч ирсэн байхгүй. За жаарай. Энийг бол өшөө дэлгэрүүлж ярив. Яг хизээ. Энэ үйл явдал 2024 оны 3-4 сар орчим гэж би санаж байна. 2 жилийн өмнө яг хэдэн сарын хэднээр хэлэх байна. За 2024 оны 3-4 сарын хавцаа гэхээр 4 сард 2 дахь удаагийн гүйлгээ буюу 2 тэрбум төгрөгийг 24 оны 4 сарын за энэ дэр байна те 25-ны өдөр Хуульзуу дотоод хэргийн яамнаас MGL корпорац шилжүүлжсэн байна. Энэ орчин гэж дүгэл ойлгож байна. Тийм. Тэгээд ийм баггүй юу. Энд чи ямар учиртай хүмүүс чинь зүгээр Нямжаавыг төрөөс зүгээр л авах ёсгүй мөнгө авсан шиг. Яриа бичээд байна. Тийм би ч гэсэн бас тэгж ойлгоо. Тэрэн дээр нь бол та жоохон урагшаас. Тэрэн дээр нь бол би дуграагүй. Тэгсэн чинь өчтөр өглөө босоод Facebook богчсэн чинь энэ хоёрыг Нямжаа дарамтлсан байж болчихгүй. Энэ хоёрыг хөлзөн сайд. Би хөлзөн сайдыг дарамтлах чадах юм байт юм уу? Удаан цагаан тэгээд би гэнт бодохгүй юм.
За одоо би дуурахгүй болохгүй юм байна. Найз нөхдөд өмгөөлөхгүй болохгүй юм байна гэж бодоод өчигдөр твит жиргээ оруулсан. Ийм л шүү. Тэгэл өөртөө шалгууллаа шүү дээ. Чи өөрөө чи юу болсон бэ гэж лайв ороод өгсөн. Ийм л болсон. Тэгээд бид нар 8 тэрбумыг би тайлбарлах гэдэг байна. За энэ ч би оны санахгүй ямар ч Ленинийн музей дээр хөрөнгө оруулалт хийгээд тэнд том үйлчлэгээний төв ийм бизнес төслийг хийсэн. А мэдээж бизнес төслийг хийсэн тэр үе чинь 10 жил юм чинь 30 тэрбум 30 гарсан залуучууд байж тэр тэр үе чинь бид тийм 10 хэдэн тэрбум бэлэн байхгүй шүү дээ. Хэн ч гэсэн 10 хэдэн тэрбум төгрөг бэлэн гаргаж бизнес хийж чадахгүй шүү дээ. Бизнес яаж явдаг вэ гэхээр нэг өөрт байгаа нэг кэш нэг хэдэн төгрөг дээр байгаа гэдэг юм байцаад банкнаас нэг төслийн зээлч юм аваад дахиад танил талаас нь 5 цаас татаад ингээд хэн ч гэсэн ингээд бизнес хийж байгаа шүү дээ. Энэ хүү маягаар бизнесээ хийгээд ихлүүдээ явж ирсэн. А бид тухайн Ленинийн музей нэг өлөг гөрүүлийн музей болгох засгийн шийдвэр гарсан шүү дээ. Усад аваад алтан үеийн үед тийм. А тийм оюун гэр соёлын сайд тийм. Ийм л процесс болсон. Тэр үед энэ хүн гадаад дотоодоос үнэтэй чарман барилгын материалууд татаад авцсан байсан. Өчнөө нь бол барилгын зураг төсөл одоо интерьер дизайны зураг төсөл чинь эндүрмээр хийгдсэн байсан. Өчнөө нь бол барилгын барилгуудад ороод энд зарим хэсгүүд нь нураах тэгээ зарим хэсгүүд нь өргөлт хийгээ зарим хамуудыг буулгаад ийм ажил явуулсан байсан. Энэ за тэгээд ингээд хөрөнгө оруулсан байсан чинь улс буцааж авсан ингээд шүүгдсэн. За улс буцааж авахдаа нэг дутагдал нь одоо манай төр засгийн цаашдаа анхаарч явах хэрэгтэй би боддгийг зүгээр өндгөөс харах. Төр шийдвэр гаргалаа гэж төрийн гаргасан шийдвэртэй холбогдуулж иргэн аж ахуйн нэгжид ямар хохирол учирч болцсогүй байна гэдгийг урьдчилж тооцоод тохирол учирч болцсогүй аж ахуйн нэгжүүдэд уулзаад тохиролцоод төлбөрийг нь барагдуулж төрийн ажил явдаг баймаар байгаа байхгүй юу? Энэ төрийн харгалан бодлогын чинь үр дүнд өнөөдрийн юм болж байгаа байхгүй юу? Ингээд тэр хүн чинь зээл авсан байсан мэдээж тодорхой хэмжээний. За ингээд бизнес нь зогсчихлоо. Тэгээд банк мөнгө оруулсан байдаг. Банкны хүн өсөж байна. Тэр мөнгө авахын тулд шүүхт хандчихжуулаад 10 хэдэн жил болж арай гэж шүүхээс нөгөө мөнгө авах болсон чинь хуучин сайдын тэн дээр иймэрхүү маягийн одоо мөнгө төлбөр авах бас аж ахуйн нэгжид Монгол зөндөө байдаг тийм. А тэгээд ер нь бол чи надад мөнгө өгөхгүй бол наадах 10 хэдэн жил авч чадахгүй шүү гэдгийг дарамт үзсэн байна гэж буй ойлгоод байгаа байхгүй юу? А тэгээд хүмүүс болохоор энэ чинь өөртөө давуу байдал бий болгоод энэ хоёрт мөнгө өгөөд баг нэг нь авилгал өгсөн. Нэг нь авилгал авсан юм гээд янз янзын коммент хүмүүс надад бичээд ингээд хэлээ. Энэ бол ерөөсөө тийм байхгүй. Ямар тэмгэн хүнд авилгал өгөөд аваад ийм үед хийж явахтай гэрч байхгүй. Хүний бүгд хийж байгаа. Гэрч гэхээр за одоо ингээд юу байна? Тусгаар тогтнолын ордны зүүн жигүүрийн 3 давхарт гэсэн тийм. За тэгэхээр тэнд яах нь манай энэ нэмжуугаан офис одоо байдаг бахан тийм үү? А тэгээд за тэнд ингээд энэ мөнгөө аваачаад байлгаж ятал яасан бах вэ? Одоо чинь уулж шүү. Хүн ирж ингээд мөнгө авах гэж байгаа учраас өөрөө чинь байгаа өгөөч гэж хэлсэн юм уу? Юу гэсэн юм бэ? Нэмжээ намайг гэсэн. Нэрийг шүүхлээ дээр нэг үйл явдал болох гэж юм байна. Яваад яасан гэсэн чинь. Хүчин чинь мөнгө авах юм авахгүй юм хэрэгтэй. Тодорхой хэмжээний мөнгө авах хэрэгтэй авахгүй байдалд ороод байна. Бидний ярьсан. Тэгээд надад яхаарч өгөх хэрэгтэй чи авах ёстой мөнгө үздэг гэсэн чинь. Үгүй ингэхгүй бол намайг чи 10 хэдэн жил бараг надад авч чадахгүй шүү гэдэг дарамт зүйлүүд байна. Ингэхгүй бол намайг дээрх миний мөнгө гаргаж өгөх гацаагаад байна гэдэг юм байсан. Тэр минь дарамт өчиг хатаа битгий өгөх гэсэн чинь би авч чадахгүй. Намайг нэг ийм дарамтанд оруулж байна. Миний хүчний гэж болоод байж гэсэн. Тэгээд би чинь олон жилийн хөрсөс би мэдчихэж за энэ бол үнэхээр дамд орсон байгаа учраас намайг эзэн нэгэн цагт шудрагаас шүүлвэ гэж намайг ирчээр байлгаж байгаа юм байна. А тэгэхгүй авилгын нөгөө авааны зүгээр 2 хувийн хооронд өсөж энэ нэг муу юмстэй. Би ч үдэхгүй байна. За тэгэхээр миний одоо миний ингээ харах үнцэг бол нямжиг бол хохирогч юм байна. Дарамтанд орсон байна гэж. Тэгэхгүй яах юм бэ? Ийм хохирогч Монгол зөндөө байна шүү дээ. Төр ингээд үйл ажиллагааны зогсооч дээрчдэг. Тэгээ шүүгдчих арай гэж 10 хэдэн жилийн дараа шүүгэн шийдвэр гаргахаар мөнгө авч авъя гэхээр чи надад одоо мөнгө өгөө хуучин сайдын дарамт гэхгүй л чи авч чадахгүй шүү гэдэг чинь дарамт мөн үстэй. За ингээд ийм үйл явдал боллоо. Хэн очиж тэр мөнгийг авсан? Хэдэн төгрөг авсан? За маш том цүнх. Спорт цүнх. Энэ бол нэг удаагийн гүйлэн дээрээс гарч байгаа шүү дээ. Чи 2 3 удаагийн гүйл болгон дээрээс нь төдий хэмжээний мөнгө авсан баг. Би мөнгөнийг мэдэхгүй.
маш том цөмхтэй мөнгийг жолооч нэгээд тэмээс тэмдэгтээ хараад хинч хараа одоо ч гэсэн би тань маш өндөр маш том биетэй энэ залуу болж ирээд тэр хүнд том цөмхтэй мөнгийг зүгээр нэг товтой тал барай гарч байгаа юм шиг ингээд бариад бас энэ юу юм бэ гэсэн чинь жолооч нь өөрөө доорцмаа жолооч нь гэсэн. За тэгээд таны одоо Twitter дээр тэгж хэлсэн. Мөнгө дутуу байна гэж Тэгс эргэж даргалсан гэж. Тэр юу гэсэн үг вэ? одоо тэгээд уг нь өөрөө доор ирсэн байна гэж яриад жолоочоо явуулаад авах тэр хооронд чинь 5 минутын зай байгаа ш. Шатаад доошоо боохоо. Тэр хооронд 100 сая төгсчих юм уу? Одоо бүү мэд. Ямар ч 100 сая гэдэг та бүр тоотоо хэлж шүү дээ. 100 сая дутуу байна гэдэг 2-3 хоногийн дараа гэж утсаа. Дахиж мөнгө нэг шаардсан. Хамгийн өвөөг нь энэ хийсэн бүр амар агуулсан чинь паразит биш үү? Хөөцөн сайд ийм паразит биш. Ямиг тэрийг сонсч тэгээд одоо за ингээд мөнгө дутуу байна гэхээр одоо яах вэ? Дахиад ах уу? Тэн дээр нөгөөгүй би битгөө гэсэн. Үгс гэж. Тийм паразит шивж байж болохгүй шүү дээ. Нэг нь хөдөлмөр эрхлээд бизнес хийдэг. Нэг нь болохоор дарамт төлөвлөж дээрэндээ тэгээд дутуу байна гэдэг дахиад нэгээд авах гэдэг нь арай өвөөг үздэг. За өнөөдөр бидний одоо ингээд мэдэх хэмжээ, ярих хэмжээ бол энэ түрээд ингээд дуусах юм байна. За энэ бусад цаашид одоо ямар үйл явдал болох вэ? Цаашид яах вэ гэхээр энэ хууль хяналтын байгууллагууд шалгаж тогтоох асуудал байгаа юм байна. Мөн үү? Одоо тогтоох хэрэгтэй шүү дээ. Ингээд бид мэдээд дээр нь яах вэ гэхээр тухайн одоо үеийн бизнес өнөөдөр ч гэсэн MGL корпорац гэдэг байгаа л билгүй. Үйл ажиллагаа явж л байгаа билгүй. Тэр байгууллагыг буцаад хохирлгүй болох асуудал ярих нь шүү. Энэ хоёр мөнгө буцааж явах хэрэгтэй шүү дээ. Өгөх ёстой юм дээ. Энэ хүн ямар хөдөлмөр хийсэн юм? Нэмж бол 10 хэдэн жил 20 хэдэн жил бизнес эрхийг зовж олсон мөнгө шүүдэд гэж. Тэгээд нэг бизнес босхгүй явж явахад нь төр нь гацаачдаг. Тэр объектын дээрэмдэд авчдаг. Хохирлоо төлдөггүй. За тухайн үеийн бичлэг камерын одоо дүрс дуу зураг тийм юм байгаа юу? Байгаа шүү дээ. Байгаа юу? За баярлалаа.